хүсэж байна шүү. Та бүхэн бас дуу захиалга өгөх юм бол захиалаасаа гэдгийг нэвтрүүлэг ихснээс нааш зөндөө хэлэлээ, хүслээ. Тэгээд нэвтрүүлэг дуусах төгөхөд ирэхээр бид нэр захиалгын дуу явуулж амжихгүй болно шүү. Тийм учраас сонсохыг хүссэн дуугаа яаран захиалаасаа гэж хүсэж байна. За олон юунууд ирсэн байна. Комментууд. Тэгээд амжилт хүсье гэсэн маань баярлаа. Бид ч гэсэн бас нэвтрүүлгээ илүү сайн болохыг хичээж залбирч явах болно. За одоо би нэг шинэ хамтлагийг танилцуулахыг хүсэж байна. Товчхон танилцуулгыг хий. Түүний дараагийн нэвтрүүлгээр бид нэр илүү дэлгэрэнгүй танилцуулгыг хийхээр болсон байгаа. Тэгэд нэг ийм хамтлаг байна л да. Gios гэдэг нэртэй. Есүс бидэнтэй үргэлж хамт шүү гэдэг утгыг илэрхийлсэн нэг Солонгос Магдалины шин залуу хамтлаг байгаа юм байна. Энэхүү Магдалины хамтлагийн бас сонирхолтой тий бас зүрх сэтгэлийг бас байлдан дагуулж байгаа хэсэг нэг нэлээд Магдалины дуу байгаа. Эдгээр Магдалины дуунуудыг бид хүлээн аван сонсож өөрсдийнхөө бас сүнсэнд чухал сэргэлтийг өгөхийг зарцгоё. Ингээд Gios хамтлагийнхаа дуунаас 2 дуу хүлээн аван сонсно. Тэгтээ эхлээд нь мэдээж нэг эхний дуугаа сонсно, дараа нь 2 дахь дуугаа сонсох болно. Ингээд Gios хамтлагийн дуугаа хүлээн аван сонсъё. 그 사랑만으로 나 완전하네. 비교할 수 없는 그 사랑. 이제 다른 것들은 내게 힘없네. 그가 내 안에, 내가 그 안에 거할 때 모든 두려움 사라져. 그 사랑 안에 자유하네. 내 삶을 안으신 그 사랑, 그 사랑만
За ингээд бид нэр JS хамтлагийнхаа магтаалын дуу хүлээн аван сонслоо. Тэгээд энэхүү хамтлагийн талаар мэдээллүүд ирсэн байна. Тэгээд энэ хамтлаг маань залуу бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа юм. Тэгээд Солонгос улсаа сонсож байгаа сонсогчдод зориулж нэгэн мэдээллийг хүргье. Энэхүү хамтлаг маань сар болгоны сүүлийн сүүлийн 7 хоногийн хагас санд нь 7 цагт Каннамд байрлах Шимпампу гэдэг цуглаан дээр магтаалын мөргөл хүндэтгэлийн цагийг өргөдөг юм байна. Тэгээ Солонгост байгаа сонсогч нар байгаа бол энэхүү магтаалын хамтлагтай хамт эзэн даалдрыг өргөж болох юм байна шүү. Ерөөсөө өөрсдөө яваад очиод шууд оролцож болдог гэж энэ ямар нэгэн захиалга ч юм уу, ямар нэгэн юу хэлэх шаардлагагүй байна. Бүртгэл явуулах шаардлагагүй юм байна. За тэгээд эндээс сонсогчдын маань юу ирсэн байна? Захиалга ирсэн байна. Тэгээд би сая ноутбукнаас хараад байсан чинь юу маань их комментууд маань их удаад байсан. Тэгээд юунаасаа утаснасаа харахаар шийдсэн. Тэгээд утаснасаа харсан чинь харин тэр даруйда тий комментууд маань харагдчих байна. Тэгээд комментуудаас уншиж бас хамт бай. За Joshua Nasa хэмээх сонсогч маань Amazing song гэсэн байна. Хамтлагийн нэрийг нь хэлээд өгөөч гээд аль дууг асуусан юм болоо Joshua, би энэ дээр алхацаад өнгөрөөсөн байна. Харж амжилтгүй өнгөрөөсөн байна шүү. Уучлаарай. Дахиад комент бичиж үлдээгээрэй. За сайн уу гэсэн байна. Сайн уу? Алтан цоож буюу цоож авах маань гоё шүү, мундаг байна гэж хэлсэн байна. За Kawri Moon буюу манай найз маань дотны найз маань Stronger хэмээх нэртэй дууг захиалан сонсомоор байна гэсэн байна. Тэгээд найруулагч маань Stronger дууг явуулахад бэлэн болох цагт хэлж би явуулахыг зорино. Хэлхийгээр нь явуулъя. За энд за Кореа дууг хэлж байгаамаа гэсэн байна. За JEOS JEOC гэдэг нэртэй Есүс бидэнтэй үргэлж хамт хэмээх нэг магтаалын гайхамшигтай гоё шинэ бүрэлдэхүүнтэй мундаг хамтлаг байгаа шүү. Тийм байна. Joshua насадаа баярлаад юунаас асууж байна. JEOS гэдэг нэртэй хамтлаг шүү. За би энэ чи хамтлагийнхаа нэрийг бичээд өгье. JEOS. За Hillsong King Majesty сонсё. Мөнх ундрах мөнх болт хэмээх сонсогч маань Majesty-г сонсъё гэсэн байна. King of Majesty. За найруулагч маань дуунуудаа сонгох явцад мэдээж хамтлагийнхаа дараагийн дууг нь 2 дахь дууг нь хүлээн сонсъё. Тэгээд энэ дууг явж явах явцад таны сонсохыг хүссэн дуу маань бэлэн болон та өөрийнхөө хүссэн дууг сонсох боломжтой шүү. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг бас бага байгаа учраас олон дууг бас явуулж чадахгүй байх болов уу гэж айж байна. Та бүхэн сонсохыг хүссэн дуугаа төрүүлээд захиалаараа. Одоо нэг Hillsong Stronger болон King of Majesty-г явуулсны дараа 2 дуул явуулах боломжтой болов гэж бодож байна да. Ингээд дуугаа улаан сонсъё. 주님은 항상 그곳에 계시네.
주께 드리네 언제나 변함없이 영원히 사랑하시네 내 삶의 모든 것 다 주께 드리네 You still love me You still love me 주님의 사랑은 멈추지 않네 한결같네 주님의 사랑이 나를 채우네 영원토록 주님의 사랑은 멈추지 않네 한결같네 주님의 사랑이 나를 채우네 영원토록 За нэвтрүүлэгтэй хамт байж бидний бэлтгэсэн Магдалины дуугаас сонсон комент бичиж байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Ингээд комментуудаас бас уншиж сэтгэлдээ бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээд Монгол магтан дуу байдгүй мүү гэсэн асуултыг Нямдорж Банзрагч хэмээх нэртэй манай Facebook хэрэглэгч маань явуулсан байна. Монгол магтан дуу биднэрт байгаа. Бид аль болох олон дуунуудыг яг бэлтсэн дууны сандан бас хураал цуглуулсан байгаа. Тэгээд гадаад магтан дуунуудыг бас аль болох бид нар бас шинэ магтан дуунууд явуулахыг зорддог байгаа шүү. За эндээс Каври Мун хэмээх найзын маань сонсохыг хүсэн Stronger хэмээх нэртэй Магдалины дууг явуулахад бэлэн болсон байгаа. Үүний дараа нэгэн Hillsong хамтлагийн King of Majesty-г сонсхийг хэмээн хүссэн манай сонсогч маань байгаа шүү дээ. Тэрхүү сонсогч маань бас захиалсан дуугаа хүлээн авах сонсох болно. Мөн Newsboys We Believe хэмээх гайхашигтай бас Магдалины дууг бэлтсэн байгаа шүү. Тэгээд энэ гурван дуу маань яваад манай нэвтрүүлэг бас дуусах цаг болоод байна. Гэхдээ Монгол дуу сонсохыг хүссэн энэ ч Нямдорж Банзрагч маань Зүн хараа хэмээх магтан дууг сонсё гэсэн байна. Тэгээд Зүн хараа хэмээх магтан дуу маань бидний санд байгаа болов уу гэдгийг нэгтлэн хайж үзье. Тэгээд байвал бид нэр энэхүү дуугаа явуулах болно. Хэрвээ байхгүй бол өөр нэгэн Магдалины Монгол дуу бэлдсэн байгаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд тэрхүү дуугаар өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөх болно шүү гэж сонсогчдоо хэлье. Сонсогчдоо гэх үү, үзэгчдээ гэх үү, аль нь хэлвэл зүгээр вэ? За ингээд хамтдаа Stronger. There is love that came for us, humble to a sinner's cross. You broke my shame and sinfulness. You rose again victorious. Faithfulness none can deny. Through the storm and through the fire, there is truth that sets me free. Jesus Christ, who lives in me.
your name be lifted higher, be lifted higher, be lifted higher. So let your name be lifted higher, be lifted higher, be lifted higher. So let your name be lifted higher, be lifted higher, be lifted higher. And you are stronger, you are stronger. Sin is broken, you have saved me. It is written, Christ is risen. Jesus, you are Lord of all. You are stronger, you are stronger. Sin is broken, you have saved me. It is written, Christ is risen. Jesus, you are Lord of all. За захиалгын дуунуудаа бид хүлээн аван сонслоо. Тэгээд Кауриназийнхаа захиалсан дууг бид хүлээн аван сонссон байна. Тэгээд комментууд маань ирсээр байна. Манай нэвтрүүлэг дараагийн нэвтрүүлэг маань 9 сарын 19-ний 1 дэх өдөр даваа гараг буюу орой 8 цаг 30 минутаас 9 цаг 30 минутын хооронд дахин лайв нэвтрүүлгээрээ хүрэх болно. За амжилт хүсье гэсэн юунууд маань ирсэн байна. Баярлалаа. Мөн нанда сайн уу ага гэж байна гэсэн байна. Тэгээд нанда гэд манай дүү байгаа. Сайн агаан дөө. Жак. Ингээд нэвтрүүлэг маань дуусж байгаа. Дээрээс нь одоо миний яриа ихтэй дах шиг байна. Тэгээд одоо сонсох ёстой дуунуудаа захиалгын дуунуудаа захиалга авсан учраас бид хүргэх болно. Ингээд King of Majesty хийсэн хамтлаг. You know that I love you, and you know that I want to know so much more than I have before. These words are from my heart. These words are not made up. I will live for you. I am devoted to you.
Зя хамтдаа Магтаалын дуу King of Majesty хамт Магтаалын дуу хүлээн сонслоо. Тэгээд манай мөнх өндрөх мөнх болт хэмээх хэрэглэгч Facebook хэрэглэгч сонсогч маань энэхүү дууг захиалсан мөн комментээр дууныхаа талаар бас олон комментиг бичиж байгааг та бүхэн харж байгаа хаа. Тэгээд мөнх өндрөх мөнх болттой баярлалаа бидэнтэй хамт байгаад. Тэгээ ингээд нэвтрүүлгийн цаг маань харамсалтай нэг цагийн хугацаатай байдаг. Тийм болохоор одоо бид нэр захиалга аваад дууссан байгаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээ арай ихтэй цаг хугацаатай болохыг хүсье уламжлая. Найруулагчтай хэлээд бид нар цаг өгөөч гэхийг зорьё. Ингээд Newsboys We Believe манай нэгэн сонсогч маань захиалсан би яг олон юм дотор төөрөлдөө нэрийг мартчихлаа уучлаарай. Ингээд Newsboys хамтлагаа сонсоод захиалгын дуу маань дуусж байгаа. Тэгээд солонгос дуу захиалж болох уу гэсэн байна. Болно бололгүй яах вэ? Мөн монгол дуунууд те олон дуунуудыг захиалж болно. Харин одоо Newsboys сонссны дараа монгол нэгэн Магтаалын дуугаар өнөөдрийн нэвтрүүлэг нь дуусах гэж байна. Ингээд Newsboys. In this time of desperation, when all we know is doubt and fear, there is only one foundation. We believe, we believe, we believe in God the Father. We believe in Jesus Christ. We believe in the Holy Spirit, and He's given us new life. We believe in the crucifixion. We believe that He conquered death. We believe in the resurrection, and He's coming back again. We believe. So let our faith be more than anthems, greater than the songs we sing. And in our weakness and temptations, we believe. The Father, we believe in Jesus Christ, we believe in the Holy Spirit, and He's given us new life. We believe in the crucifixion, we believe that He conquered death, we believe in the resurrection, and He's coming back, He's coming back again. He's coming back again. We believe. We believe. Тийм ээ, Newsboys хамтлагийн We Believe-тэй бид хамтдаа байлаа. Энэхүү дуугаар олон сонсогч нарын маань яг
зүрх сэтгэлтэй сонсож байгаагаар нь дамжуулан эзний ивэлүүд ирсэн гэд итгэлтэй байна. Үнэхээр хамт ингээд сонсож байгаа болохоор надад бол үнэхээр тийм ивэлтэй ерөөлтөө итгэлийн гоё цаг байлаа. Ингээд манай Темка найзын маань асуусан дуу байна. Тэгээ зөн хараа гэмэх дууны талаар бид илэрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байна. Нэвтрүүлгийн дараа юм уу эсвэл одоо ингээд комент маягаар биднэрт үлдээгээч гэж хүсэж байна. Тэгээд бид хайгаад дараагийн нэвтрүүлгээр заавал явуулж өгөх болно шүү. 9 сарын 19-нд бидний дараагийн лайв нэвтрүүлэг маань байгаа. За ингээд тийм Жошуа насаа маань нэрээ дууг захиалсан шүү дээ. Ингээд бидний захиалсан дуугаа бид 3 хүний захиалгыг авсан байгаа. 3 хүний захиалсан дуугаа гуруулангийн явуулсандаа бас баяртай байна. Энэхүү дуугаар та бүхний минь амьдралд эзний ивэлээс дүүрэн байхыг хүсэн өрөөж байна. Тэгээд нэвтрүүлэг маань дуусах цаг маань харамсалтай боловч дуусах цаг маань төгссөн байна. Тэгээд болцсон байна. Тэгээд Монгол нэгэн Магдалины дуугаар бид нэр өнөөдрийн нэвтрүүлгээ дуусгахаар зорьсон бодож байна. Энэхүү дуу бол Stepping Stones төслийн 2 дахь цомогт буюу Ариун уул цомогт орсон. Соёлчин Азагийн маань зохиосон Гэрэл гэгээ хэмээх нэртэй Магдалины дуу байгаа юм аа. Ингээд бид энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан Монголд сүүлийн үед гарсан шинэ цомогнуудаас дуунуудыг хүргэн сонсохыг зорж байгаа. Бас бишинээр бичигдэн гарсан дуунуудыг сонсохыг зорж байгаа. Монгол нэвтрүүлэг, Монгол радио шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Ингээд хамтдаа сүүлийн дуугаа хүлээн аван сонсцгоё. Хамаг хурдаараа ирчихсэн. Бидний гинт амьдралыг үрсэн зовлон шаналлыг тэр надаас зайлуулж гэрэл гигээг авчирсан гэрэл гигээг тусгасан тэр надад гэрэл гигээг авчирсан гэрэл гигээг тусгасан гэрэл гигээг гэрэл гигээг тусгасан гэрэл гигээг авчирсан тэр надад харамгүйгээр зориулсан бүхнийг мартан муучлсан хариу ихэгүй хараа тэр бидэнд өгсөн гэрэл гигээг авчирсан гэрэл гигээг тусгасан гэрэл гигээг авчирсан
хурдаараа ирчилсэн дахин ирэх тэргээрэл цогж явхлангаа гигүүлээ дахин ирэх тэргээрэл сүрж явхлантай гэрэлтнэ дахин ирэх тэргээрэл цогж явхлангаа гигүүлнэ дахин ирэх тэргээрэл сүрж явхлантай гэрэлтнэ дахин ирэх тэргээрэл цогж явхлангаа гигүүлнэ гэрэлтгийг авчирсан дахин ирэх тэргээрэл сүрж явхлантай гэрэлтнэ гэрэлтгийг тусгасан дахин ирэх тэргээрэл цогж явхлангаа Бидэнтэй хамт байсан бидний лайв нэвтрүүлгийг хүлээн аван сонссон, эзнийг магтах магтаалаар дүүрсэн сонсогч та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд мөнх өндрөх мөнх бол сонсогч маань усан дорох гэсэн ч 50 минут суучлаа гэсэн байна. Тэгээд баярлалаа мөнх өндрөх мөнх бол бусад дуу захиалсан болон бид манай нэвтрүүлгийг сонирхон шимтэн сонссон үнэхээр бүхий л сонсогч та бүхэндээ үнэхээр баярлалаа. Тэгээд амжилт хүссэн хүмүүстээ ч гэсэн маш их баярлаж байна. Бид бас цаашдаа улам илүү хичээн ажиллах болно гэж хэлмээр байна. Ингээд одноо нар мандах хэмээх сонсогчоос мань талархыг гэдэг дууг сонсё гэсэн захиалга ирсэн. Тэгээ өмнө нь бас бусад хүмүүс манд дуунуудаа захиалсан байна. Бид дараагийнхаа нэвтрүүлгээр та бүхний захиалсан дуунуудыг бичиж аваад дараагийн нэвтрүүлэг эхлэхдээ ингээд явуулж ивэл бас зүгээр юм байна гэсэн бодол төрсөн, тийм бодож байна. Тэгээд зүүн хараа болон талархыг гэсэн дуунуудыг бид эрх нэвтрүүлгээрээ явуулах болно. Энэ дундаас орхигдсон байгаа захиалсан дуунуудыг маань дахин комент хэлбэрээр та бүхэн бичиж үлдээх юм бол бид энийг бичиж аван тэмдэглээд дараагийн нэвтрүүлгээрээ явуулах болно шүү. 10 Каври мөндэ бас баярлаа. 19-нд 830 минутаас орж ирээд захиалаарай гэсэн комментиг үлдээсэн байна. Дараагийн нэвтрүүлэг маань лайв маань 19-ний 8:30 минутаас эхлэх байгаа. Тэгээд бүхий л сонсогч та бүхэндээ дахин талархснаа илэрхийлж байна. Тэгээд WOFCC Христ итгэлд радио маань байгуулагдсан үүсгэн байгуулагдсан цагаас хойш 10-аад жилийн өнгөрөөсөн. Тэгээд 3 цомог гаргасан эрүүлийн үр гэдэг нэртэй магтаалын CD-нуудыг цомгоонуудыг гаргасан байгаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд эрүүлийн үр нэрээ CD-ний цомгийн нэрээр нэрлэгдсэн эрүүлийн хүр эмэх магтаалын дууг хүлээн аван сонссноор өнөөдрийн маань нэвтрүүлэг өндөрлөж байна сонсогчдоо. Эзэн танцан алуу хайраар бид бүхэн эцэг цоцолгүйгээр үрийг цацнаа 한가지 상가
хоцорсон газар бүртээцээ амийн үхивэлийн хорооруулнаа эзэн ганцхан халуун хараар би бүхэн эцэс цуцалгүйгээр үрийг цацнаа ангаж цанган хатж хоцорсон газар бүртээзэн амиг өгөхивэлийн хорооруулнаа Бидэнд хамтдасан сонсогчдоо бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл дахин уулзлаа. Баяртай сонсогчдоо, эзэн та бүхнийг ивэх болтугай. эзэн ганцхан халуун хараар би бүхэн эцэс цуцалгүйгээр үрийг цацнаа ангаж цанган хатж хоцорсон газар бүртээцэн амиг өгөхивэлийн хорооруулнаа эзэн хансан халуун хайраар бид бүхэн эцэс цуцалгүйгээр үрийг цацнаа ангаж цанган хатж хоцорсон газар бүртээцэн амийн өгөхивэ